Эрүүл мэндийн яам онцгой байдлын ерхий газартай хамтран эрүүл мэндийн салбарын гамшигаас хамгаалах бэлэн байдлыг хангах удирдлага бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилготой гамшигаас хамгаалах команд штаб сургуулийг улсын хэмжээнд 5 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургуультаар гамшигын бэлэн байдлах хариу арга хэмжээний чадварыг нэмэгдүүлэх, хүн нэг бүрийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх чадвартай үүрэг гүйцэтгэгчээр бэлтгэх онл практикийн сургалтыг шатараатай хэрэгжүүлж ажиллажээ. Мөн болцшгүй халдварт болон гоц халдварт өвчнөөс өрчлөн сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор хүн хүч техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдалд үйлчлэг шалгалтыг хийжээ. Бид нэр команд штабын одоо энэ сургууль бол 3 хоногийн хугацаанд маш сайхан зохион байгуулагдлаа. Үр дүнтэй байлаа. Бас одоо яг талбар дээр ажиллах, улмаар одоо үйлдэн суралцах энэ одоо аргачлалаар хийгдсэн одоо дадлаг сургууль бол үндсэндээ эрүүл мэндийн сайд, шадар сайд, за онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудын хооронд хийсэн гэрээний дагуу яг л одоо хийсэн гүйцэтгэл гэрээний дагуу яваад ингээд үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар дүгнэлт хийхэд нийтдээ 88.5% үнэлгээтэй гарсан байна. Тэгээд хийсэн төлөвлөсөн ажил нийтдээ нэг 7 цагийн байдал дээр бол ажиллаж, за дээр нь орон нутгийн онцгой байдлын газраас маань бас нэмэлт цагийн байдал өгсөн. Код 2, код 4-өөр бид нар бол цагийн байдал хийж бол маш амжилттай ажиллаж, за бэлэн байдлынхаа төлөвлөгөөнүүдийг бүгдийг тодтогч амжлаа. За хариу арга хэмжээнүүдийг бол бүрэн төлөвлөж одоо ажилласан байгаа. Тэгэхээр дээр нь бол энэ яг одоо штабын бүрэлдэхүүн ижил төвшин чадварцсанараа бол гарч байгаа гамшиг ослын үеийн бүрэн зураглалыг одоо гаргах юм чадамж суралцсанараа онцгой аш холбогдолтой байлаа. Команд штабын сургуулийн хүрээнд гамшиг үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах, шуурхай штабын үйл ажиллагааг жигдрүүлэх, гамшигын үед байгууллагуудын нэгдсэн удирдлагын тогтолцоог тодорхойлох, бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн салбарын доктортой ажиллагааг хангах чадварыг нэмэгдүүлэх, гоц халдварт өвчин, газар хөдлөлт, химийн осол, ой хэрийн төмөр, уулуурхайн зэрэг болцшгүй эрсдлийн үед ажиллах дадлаг сургуултыг зохион байгуулсан юм а. Сургуулийн үйл ажиллагаанд Аранга аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн 20 гаруй эрүүл мэндийн байгууллагын 300 орчим эмч эмнэлгийн мэргэжилтэн, алба багчид оролцож, эрүүл мэндийн байгууллагуудын гамшигын үеийн бэлэн байдал, хүч хэрэгсэл, нөөц хангамж, удирдлага, зохион байгуулалт, хамтын ажиллагааны чадвар ухаан үнэлжээ. Сургуультанд байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, гамшигын үеийн бэлэн байдал болон шуурхай хариу арга хэмжээний чадамжийг нэмэгдүүлэх, алба багчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг ахиулах ач холбогдолтой юм а.